таргаас болж сүүлийн хоёр тоглолтод бол дараалаад хожиж өгдсөн. Томас Робинсон утаг утсан. За дөлгөөн сүүлийн хэдэн тоглолт өгдсөн гэдэг. Дамжуулт бок дээр ирсэн Чингүний эсрэг. За их хэцүү байдалд ороод хөөргөд явуулсан. Тоглолтын нээлтийн оноо. Гэлтсэн сайн тоглолтыг үзүүлсэн. Үзий орших дамжуултыг Жок руу гаргаад өгсөн. Петр Жок. Багийнхаа эхний оноог. Рос нэг өдрөөс шийдсэн довтлогоо амжилттай гоё довтлогоо байна. 9-2. За өөрөө бодох тайлбараа явж ирээд Бокод дамжуултыг атгуулсан. Бок 2 амлагчийн голоос оноо авч чадлаа. Секунд араас тодгшоо орсон байгаа. Жамсон дөржин шидлэнээр үлцэн орших хаалт хийсэн. За ихтэй өөрөө бөмбөг аваад хоёр дахь боломжоор оноо авлаа шүү. Тал. Петр Жок. Агоомсыг уралт хийлээ. Жок. За бөмбөглөж шууд гараас гаргасан. Холын зай шийдэлт амжилттай боллоо. Өнөөдөр бол Жок саруулын эсрэг. За энэ хоёр тоглогчийн тоглолтод олон удаа туланда Рос нэг үлдээрээс унаа шийдсэн шийдэлт энэ удаа амжилттай. Хувийн 6 дахь оноо авч байна. Өөрийн болгож чадсан мөнх төвшин суларсан холын зай шийдэлт. Хариуг нь орсон 12-11 болж байна. Жирэл бөмбөгийг авсан. Гар дээрээс өгсөн өөрөө яваад орсон. Мөнх төвшингийн эсрэг оноо авч чадсан. Хоёр хангалттай цай гараад ирсэн. Маш гоё үлээстэй тоглолт хөдөлгөөн дээр зөрөөд орсон оноо авлаа. За шууд өсөрч чад. За өгсөн доор гой дамжуулт өгсөн Норвал Пил Монголын дэдлэгийн эхний оноогоо авлаа. Зүүн явж байгаа залсан бөмбөг шилжээд тулвый холын зайн шилтгийг гүйцэтгсэн Эсжепсогийн маш гоё багийн тоглолт таслагдсан үлцэн орших хурдан ашиглаад хурдан тоглоход гараад ирсэн довтлогоо амжилттай болсноор Эсжепсог Батуйг зай гараад ирсэн 45 дээрээс 3 шидэлт таацсан. Ямар бол довтлооны самбайг аваад байгаа. Доор гой дамжуулт ирсэн сул довтлоод 2 оноо. Батман хоёр тоглогчтой байгаа шампунаас. Шигсэн хамгаалтаас бол асуудалгүй гараад ирсэн Батман дахь суусууд оноо авлаа. Дөрвөлээ гараад ирсэн байгаа. Мөнх төвшин Наан Петр Жок нэг хамгаалчаа дохиж аргалаа шилтгийг гүйцэтгсэн Жок өнөөдөр үнэхээр найдвартай байна. Хаач нэг минутын хугацаа байна. Зовж аргал задлсан Батман дахь холын шидэлт хариуг нь орсон. За Батман дахь гэж энэ залгуулыг бол суулгацсан юм байна. Никлас Жок ихний бүтэн тоглолцоо учраас үеийн ихэнд бол сэлгээнд байгаа юм байна. Төгөлдөр зоож аргалын өдөөс Эрдэнэ хогшоо довтлогоо эхлүүлсэн. Батуйгийн эсрэг өөрөө эргээд дондын зай довтлох амжилттай. Батуйг Рос заавал шууж идсэн. Дамжуулж гисэн яг л одоо шийдэл аваад Чингүү. За нэг дохиж аргалаа бодох тайлбараа яваад орсон. Довтлох амжилттай. Тэр хамгаалтан зөрлсөн цамрын тоглогчдыг авчрах. Та харагдаад байгаа. Тэнд аваа шууд шийдсэн Батман дахь ч өнөөдөр сэлгээнээс бас 10 оноо авчуда. Трейли Рос юун бөмбөг задор Батман дахь өнөөдөр тоглоо үнэхээр алдах дурггүй байна да. Хоёр Сарват Эрдэнэ суларсан холын зай шийдэлт. За энэ тоглолтод гүйцэтгсэн эхний оролцоо нь амжилттай болж байна. Энэ бол маш сайн дөхөө. Трейли Рос явж ороод довтлсон. Довтлогоо амжилттай. Гоё дамжуулт байлаа да. Мөнх хоёр суу шидсэн холын шийдэлт амжилттай болсон. 5 онооны зүрэг. За хоёр талаас авсан их холоос шидэл гүйцэтгсэн шидэлтэй алдсан Бок хоёр дахь боломжийг үүсгэхдээ алдаа гаргачаа. Петр Жок алдаа байна. Төгөлдөр гоё дамжуулт Покиун цагаан дээрээ содч хоёр оноо авлаа. Эхлүүлсэн Эрдэнэ бүтэн талбайг туулсан довтлогоо амжилттай болсон. Coast to coast. Жок хоёрын голоор орж ирсэн дондын зай шидэлт амжилттай. За ерөөсөө нэг өнөд довтлоо. Үгийг багтаа үлдээсэн Петр Жок. Хамгаалчаа дохиж аргалаа. Толын шилтгийг гүйцэтгсэн Петр Жок. Тоглолтын эхлэлийг За FC урд довтлогоо Чингүн бодох тайлбараа яваад орсон довтлогоо амжилттай. Улаас бас алдааны асуудалтай байгаа тоглогч бол 2-3 алдаатай байгаа. Чингүний эсрэг. За яалчгүй алдаан дээр байгаа учраас яваад орсон. Тоглогч амжилттай боллоо. Рос. Явах тайлбараа амжираад хөөргсөн довтлогоо амжилттай. За фейкэт авторээс тэр чигээрээ баруун яваад орсон довтлогоо амжилттай нэмэлт шилдэг гүйцэтгэл. За алтаагаар нь үлдсэн ёш хүлээсэн үү Чингүнд хүлээсэн үү? Зөөрш өөртөө заа гаргасан довтлогоо амжилттай. За 3 дугаар үед бол багийнхаа оноо ганц явуулж байгаа үзгүй өрөөнд давшаа урдан довтлогоонд орж ирсэн Чингүү. За хурдан довтлогоор Эсжепсог 16 оноо авсан бол Шонхрууд 5 оноотой байгаа Рейли Рос энэ үед толын шилтгийг унгалаа. Эсрэг Рос зүүндээ яваад орсон довтлогоо амжилттай. Тийм урдан биш гэсэн ерөөсөө нэг
Зөрших. За залтан дундаасаа шидсэн үлцэн өрших холын шилдэлтэн амжилттай боллоо. За энэ Тэр өрсөн дамжуулт бөмбөг шилжсэн Батуйг зүүндээ хөлбөмбөөр зөрөөд орсон Батуйгийн гоёмсгэл төгсгөл. Султан тоглоонд орсон Релерос орж ирээд холын шилдэлт мөн амжилтгүй Батман дахь нэмээд 2 оноо авлаа. За айл багаас яарсан 5 секунд түүнд байгаа. Батуйг холын зай шилдэлтэн амжилттай болсон. Аззайгийн Батуйг 3 оноо шилдэг цагаар дунгаж чадсанаар хожиг үүсгэсэн. За тэгээ 3 дуурын 5 минут 15-аас хойш 15 буруу гэж байна. Тэр эпизод бол 3 дуурын сүүлийн 5 минутанд ерөөсөө Тулуй дайрж ороод давталсан тоглоом амжилттай. За яг нэг оноо явахгүй Тулуй их зөрөгтэй дайрдаг. Ямар ч хамаалагч эсрэг ер нь айхгүй яваа. Шүглтөр. За мөн хоёрын эсрэг яваад орсон давталгаа амжилттай. За эс чипс. За сарвал эрдэнэ хугацаа мөн хоёр дээр гаргаад өгсөн холын зай шилдэг гүйцэтгсэн шилдэлт амжилттай болсон. За ингээд 4-0. Зөрших. Доор мөнх 2 хамаалагч эсрэг мөнх 2 байрлалын даваагаа ашиглаад давталсан 75 дахь оноо багийн Зүүн рүүгээ яваад орсон доо мөнх хоёр бодолтой албан онгойцсон байна. Мөнх хоёрын солгоогоор төгсгөл амжилттай. За ямар гоё ухаал. За хоёр намхан хамгаалагчийн эсрэг өөрөө бүтэлбэг дуулаад яваад орсон давталгаа амжилттай. Гоё тоглоо байна. За ус хоёр уушаа урдан давталгаанд орсон. За бөмбөөр угаад явсан бүтэлбэг дуулчлаа. Яа, за өсгөр гэж энэ тоглож хизээ Тулуй Батмандхын эсрэг зүүн явж ороод давталсан Тулуй 4-р үед үнэхээр гайхалтай байна. За Батуйгт маш том сануулгыг өгсөн хадтаа Тулуй баруунда бөмбөөр угаад их болоос дадлсан давталгаа амжилттай болсон. За шонсондоо явж ороод мөнх төвшин нэг илүү дамжуулалт үзэн өрших холын зай шидэлтэн амжилттай болсноор SGF санааны дээр гарчээ. Стейк хайхрамжгүй дамжуулалт таслагдсан үзэн өрших нэг илүү дамжуулалтаар Петр Жок бодолтой багаас унаа авлаа. За ингээд ховд шонхрууд баг SGF-ийг эцсийн мөчүүд 90-89 ярцаатай нэг оноогоор буулган авч байна.